цэнгэг аялал. За энэ удаагийн контент маань нэлээд сонирхолтой болох байхаа. Юу гэхээр загасчлахгүй. Та санаж байгаа бол нөгөө дөлгөөнтэй битээр тэрэлж дөвөл нэг контент хийсэн. Гэсэн цаатар чинь намайг дуудаад үеийн орон дээр өрөөд ирээч гэд. Тэгээ дөлгөөн маань одоо нэг гадагшин явж юм нэг Iron Man гэдэг тэмцээнд орох гэж байгаа юм. Тэр нь болохоор нөгөө сэлээл Google дугуй наалан явдаг. Тэгээ тэрний бэлтгэлдээ гарцсан гэдэг. Ойрд нөгөө нэг сошиалороо цаатчин л уул хадаар л алхаадсэн. Тэрнийхээ бэлтгэлийг хийгээд яваадсан юм л да. Тэгээ энэ дээр ирэнгуутаа энд бол сэлтийнхээ бэлтгэлийг хийж байгаа нэ. Тэгээд өөртөө зориг тавьчих. Тэр нь юу гэж ханаа өвийн нуурыг хөндлөн сэлнэ гинэ. Би сая нааши эрэхтэй гэдэг хажуутаас нь харлаа. Надад л төсөөлөгдөг юм. За ямар ч тач хэдүүлээ орж уулзцгаая. За сайн байцгаана уу? За. Юу байцгаана сайн уу? Сайн үжилээ. За сайн уу? За сайн уу? Яа, хоолн дээр л ирж байна да. Тийм бай. За. Сонан. За урилгыг ямар ч аваад хүрээд ирсэн. За баярлалаа. Яан гэсэн бэ? Ямар зоригтой гэдсэн бэ? Одоо энэ үгийн нуурыг нэг 10 хэдэн жилийн өмнө тойрж гүйжсэн. 10 жилийн өмнө. Ойролцоогоор нэг 21 км, 22 км л гүйсэн санагдаж байна. Тэгээ нэг 2 цаг орчим л гүйсэн. Тэгээд тухайн үед нэг нэвт сэлий гэж бодож ирсэн. Тэгээд тухайн үед чинь би 100 м 50 м сэлж чаддгүйсэн. 25 м сэлээл амсгаад л өгчих гээд байдаг байсан. Тэгээд одоо харин энэ нэг эргээс нөгөө эрг рүү яг тэр дундуур нь ингэж сэлт юм уу гэсэн тийм л төлөвлөгөөтэй шүү дээ. Би сая ирж байхдаа хажуутлаас нэг харлаа л да. За бас төсөөлөгдөхгүй л байна. Энд чинь тэгээд одоо хэдэн километр хэр орчим хугацаа шаарддаг юм бэ? За нэг би Google Map-аар хэмжихэд нэг 3.6 орчим километр байлээ. За миний тооцсноор бол нэг арай 2 цаг хүрэхгүй болов гэж бодож байна. Тасралтгүй 2 цаг. Хэр хурдан сэлхээ. Тэгээд бэлтгэлээ сайн бодож чадсан уу? Яг одоо наадмаас хойш нэг 7 хоногт нэг 2 сэлээл шүү дээ. Тий. Гайгүй хаа. Тийм үү. За ямар ч гэсэн тэгээд хэдүүлээ үзье дээ. Биш бол төсөөлөгдөхгүй л мэдгүй л энэ зориод ирсэн юм чинь тэгээд нэг оролдоо чадахгүй л дахиад нэг оролдоо тэгэл чадахгүй болоод байх. Гэхдээ ерөөсөө чадахгүй байна гэж бодохгүй тэгэл хоснаа л гэж хэлсэн шүү дээ. За тэгвэл хэдүүлээ авранга дэлгүүнийхээ тавьсан зорилгыг биелүүлэхийн төлөө хичээцгээе. За тэр энэ удаагийн контент маань Өвгийн шиг ресортын маань тусалж байгаа. Манай нөгөө дүү Бат Эрдэнэ маань бас санал болгосон. Тэгээ бид Өвгийн шиг ресортод хамтарч ажиллаж байгаа. Тэгээ энэ Өвгийн нууран дээр чинь бид тэмцээн гэж ирээл энэ ч тойрол машинтай давхиад байдаг болохоос ерөнхийдөө ингээд амралтын байдалтай бас ирж үзсэн. Тэгээд амарч үзлээ үнэхээр гоё ресорт байна. Тэгээ ямар ч энэ ресортыг биднэрт ингээд хамтраад ажиллаж байгаа учраас бас ингээд дурдахгүй байж болохгүй. Энэ чинь бизнесийн байгууллага гэж. За миний мэдх зав бол энэ бидний чинь нөгөө нэг загас нуур руу гарахтаа дандаа зав дөрөслөө гарчдаг байхгүй. Тэгээд тамираатай. За сайн уу тамираа. За ажил сайн уу? За. Нөгөө нэг түрүү эртээ нөгөө загасчлахад ирж байхдаа танилцаараа нөгөө ярьжсэн сэлнэ гэдээ ярьжсэн. Тамираа. Тэгээд нуур чи ер нь өргөн ер нь барьж байгаа хэд юм бэ километр? Яг хаанаасаа сэлэх юм. Энэ эргээс хойшоо тэр хойд эрг хүртэл 4.5 км байгаа. Тэр мэрэгэн шанаанаас яг урд мэрэгэн шанаа хүртэл бол 3.5 км байгаа. Тийм. Тийм. Төлөвлөж байгаа нь тэр үү? Хамгийн ойрхоноор нь л хүмүүс сэлдэг газар нь тэр 3.5 км сэлдэг. хэдэн хүн сэлж ирсэн. Ер нь 4 хүн сэлж ирсэн. Тэгээд яг хоо бэлтгэл юугаа сайн базаасан бол гайхалтай. Тэгээ бас эрсдлүүд бас байгаа шүү дээ, тий. Ширмэс татах юм чи 2 жилийн өмнө бас нэг хүн өнгөрсөн шүү дээ сарамсалтайгаар.
Тийм. Сэлж байгаа дөө. Тий, сэлж байгаа. Одоо тэгээд яг хойноос уршиж сэлж явах зүгээр тасралтгүй сэлэх юм уу? Одоо тийх л төлөвлөгөө шүү дээ. Тасрахгүй л. Тэгээд бэлтгэлээ сайн. Миний мэдх цав бол энэ байна. Мэдх нь хажууд чи явна. За өөр бусад зүйлийг одоо мэдэхгүй байна. Яа гэм болоо. Маргааш их хайтайхан нар мартай дулаахан тогтун өдөр байсан да. Маргааш агсан шүү дээ. Тий. Гэхдээ юу байхгүй маргааш өнөөдөр хүлээлээ гэхэд маргааш дахих боломж байхгүй болчихдог. Тэгэхээр өнөөдөр оролдоод өнөөдөр чадахгүй бол маргааш дахих гэдэг. Одоо сэлнэ гинэ. Нэг дайраад үзье гэж байна. Тэгээд яг хуу жоохон сэтгэл санаа манаагаа бэлдээд гэж нэг саад болохгүй л хичээх гэдэг. Одоо жоохон тэр халаалт малаалт гэх сонголт хийгээд өөрөө өөртөө л тэмцээд байгаа шиг байна да. Аль болох садаа болохгүй л үү. Наад их жоохон байж байгаа болц заяа. За одоо нэг өвийн нуурынхаа нэг мэрэгэн шанаа руу явж байна. Мэрэгэн шанаас хойд мэрэгэн шанаас урд мэрэгэн шанаа хүртэл хойноос оршоос илх юм байна. За ерөнхийдөө зорилттой зэг дээр ирлээ. Энэ жил энэ ус ихтэй байгаа юм шиг байна шүү. Мэрэгэн шанаа ч нэлээ богино баг шиг байна. Энд загасчаад нэлээ их байдаг. Ерөнхийдөө мэрэгэн шанаан дээр үлсэн байна. За одоо хувцснараас солиод эхлэх юм шиг байна. Тэгээд завтаа дагаад миний хийх үрэг зүгээр л хараад явж явах юм шиг байна да. Өөр тусалж чадахгүй. Одоо ч бас нэг намар болтсон. Хүүтэн болохоор зориултын хувц өмсчих шиг байна. Энэ нь болохоор яг нэг биеийн дулаан нэг ус хадгалах үүрэгтэй хаа. Шүрмэс таталтын тэрээс сэргийлж явах шиг байна. За одоо нэг тэгэл дайрхан дээ тий. Үзэн дээ. Оролдлого номер 1. Оролдлого номер 1 юу болох нь харъя. За тэгээд амжилт. За. Үзүүлээд өгөөрэй. Хичээгээрэй. Явж ийсэн. Тэглээ явъя. За. Тэгээд аль хүртэл явах нь гарч чадвал тэгээ гараа. Жохон зөрчиж магадгүй ерөөсөө нөгөө дундаа бас нэг чиглэлээ харж явахгүй бол одоо тэр бор байшин гэдэг бол нэг 3.1 Google дээр харахад 3.6 тал байлаа. Тий. Тэгэхээр бол нэг үзье да. За тийм одоо. За яг нөгөө нэг яг нөгөө нэг ийм юм хийх чинь гэхээр нь бас дэмжээ тгиймийг гэдэг хэлсэн. Тэгээ яг цагаад тулаа эхлэхээр бас надад ч зайс төрж шал дэми юм лүч хүчилсэн үү, дэм болцсон уу. За тэгээд амжилттай байх болтугай. Өндөр, нам, фигурны, галбар чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л талсан гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Энэ бол ультра мэдрэмж. Эмэгтэйчүүд ихэнхдээ Instagram дээр байгаа ирчүүдийг л гараачилдаг. Гэхдээ амьдрал дээр начиг залууг сонгочдог. Энэ бол ультра мэдрэмж.
За ер нь ингэдэм юм байна. Энэ том усанд орчхоор зүг чигээ алдчих тийм шиг. Ерөнхийдөө эхэндээ гараанс гараад нэлээ явлаа. Тэгээд дандаа ингэ тойрог хөдөлгөөн хийгээд нэг газараа тойрох хандлагатай болоод тэгэхээр бид хэд нөгөө анхандаа болохоор нөгөө садаа болохгүйгээд нэлээ холоос дагая гэсэн тэгээд нөгөө ихэнх замаа тойроод байгаа учраас заваараа хашиж ерөнхийдөө зүг чиг баримжаа өгөхгүй бол болдгоо байна л да. Холоос даавалаад явж болохгүй. Тойрог хөдөлгөөн хийгээд идэв юм байна. Тэндээ баруун яваад байна шүү. Жоохон наашаа. Завтаага параллел. Тэгээ завны харалтаа чиг. Шоо наашаа. За одоо бол баг ер нь талдаа орсон байгаа. Тэгээд нөгөө заваараа зүүн талд нь хашаа тэгээд завлгаа жоохон ойртох гээд их нугад өөрөө хараад тэгээд баруун талгаа шахаад тэгээд яваад. Тэгж ингэж ашиж явахгүй бол тэгтээ эхэндээ бол бид нэг жоохон цаг алдчих шиг боллоо. Нилээ тойрог зам их явчих. Одоо яг гоё чигээр явчих. За одоо хүмүүсээс сэтгэлийг асууя да. Юу гэж бодож чинь яаж ямар юм шиг юм. Яг эхлээд нөгөө нэг яг зүг чигээ ингээд ягаад ингээд тойроод тэгээ нэлээд хугацаа алдаа нэлээд ядарсан байх вэ гэж бодсон чи юу айгуу давгүй яг нэг жиг тууртаар яваад байна. Тэгээд харахад бол айгуу гоё амьсгаа зөв аваад яваад болохоор сайрал гайгүй, салхиас гайгүй байна. Тэгэхээр юу нэрэл анх нөгөө хөдлөлтөө яана гэж бодсныгоо бодоос арай итгэл нэмэгдэж шүү дээ. Хараад байхаар төгшөртэй. Тэгсэн сарахгүй байсан. Өөр тийш хараад өөр юм мараад явчихсан хамаг дээр. Миний хувьд л. Доо нэг километр орчим үлдэж байгаа юм болоо баримжаагаар. Тэгээд ер нь жоохон салхи гарсан, жоохон салхитай, хөтөн салхитай, давлгаа жоохон нэмэгдсэн. Тэгээ нөх хайхтар салхилчихгүй бол болчихлоо гэж надад өгдөг. Бодлоо давлгаа жоохон гайгүй болох хэрэгтэй байна. Нэг километр орчим л үлдсэн баг хата. Нэлийн төгчлөө. Тэгээд нэг жоохон хөтөн салхи километр 500-аас ерөнхийдөө жоохон салхилаад давлгаа жоохон ихсчээ. Тэгээ салхи жоохон гайгүй болоосаа, давлгаа гайгүй байгаасаа гэж бодож байна. За өөртөө нь ярьсан ямар тач ядралт бага байна гэсэн гайгүй байна л гэж юм. Тэгээд хэр байгаа юм бүү мэд. Ус уух уу гэсэн чинь хэрэггүй гэж байна. Баг зэргийн бороо туслаад эхэлж байна. За одоо ер нь 500 орчим метр үлдэж ашиг байна. Тэгээд давлгаа бол нэлээ нэмэгдсэн. Дөрөв зүүн талаас салхитай байсан бол зүүн урдаас салхитай байсан бол одоо яг чанх бараг урдаас салхилаад. Тэгээд давлгаа нэлээ нэмэгдсэн болохоор амлуун ус ороод байна гэж ашиг байна.
За ер нь баг ирлээ дээ. Гарлаа. Дайлгаад байна уу? Зүгээр. Одоо гарлаа шүү дээ. Одоо гарлаа. Одоо шилээ авчих яа. Баг гарлаа шүү дээ. За ингээд ерөөдөө цаг хэд болж байна? Цаг 30 явж байна үү те? За ер нь цаг 30 минутанд л гарлаа да. За ямар ч гэсэн 50 м. Шилээ авчих яасан. Ястаа. За ингээд хүн гэдгийг зорьсон юмд зүтгээд ингээд хүрчдэг юм байна. Янзтай. Явж өгөхгүй, зам явж өгөхгүй бас төвхтэй л шүү дээ. Яа, стон. Реклам дээр дандаа кул залуучууд алхдаг. Гэхдээ амьдрал бол реклам биш. Өндөр, нам, фигурны, галбир чухал биш. Тодорхой чухал. Хүмүүс үнэтэй зүйлийг л тансаг гэж боддог. Гэхдээ энгийн зүйл хамгийн сайхан. Найзуудтайгаа зүгээр л тулга. Энэ бол ультра мэдрэмж. Тойрсоор агаад 4.1 км яасан байна. юм уу? Түр яж байгаа энэ завтар. Би нэг юм бодоод. Тойрог үчхүү. Яах. Бодвол. Гайгүй. Яах. Хүс гайгүй. Яах. 21 км штэ. Тэмцээн ч уулаас тийм штэ. 4 км сэлээ 180 км дугуугаар яваад. Цорхныхаа цогцтой хартай. Зүрхнээс хөл 140 та гайгүй. Улаан руугаа ороог байна ерөөсөө. Хараа. Дандаа ногоон дээр 43. Шар дээр 46 улаан руу 8 секунд. Ос залглаад улаан руу орчих. Гэс нэг минут явчих уу. Хойлоо. Тэгээ би нөгөө бодож. За эхэндээ жоохон тойрчлоо. Хан тэглээ. Нөгөө чиг баримжаа авахгүй. Тэгээ нөгөө зүүн рүүгээ амьсгаа авдаг болохоор буцаад орохдоо жоохон зүүн дайлисаар хагаад ингээд нилээд тойрчих шиг л шүү дээ. Тэгээд 4.1 явчихлаа. Уулын 3.5 6-тай л гэсэн шүү дээ. 4.4 км 160 м яасан байна. За уурч ясан амжилттай дуусгалаа зорилттой хүрлээ. Тэглээ. Яс чанга. Орчээс ороод ирэг дээр гартлаа. Завинд нэг ч хөрсөнгөө. Завнаас ус авсангөө, тусламж авсангөө. Би орчээс нэг захаас нөгөө зөвхөрлээ. Тэгвэл яг цаг 30 минут сэлчих шиг. Нөгөө тойрсныг стацуулаа. Тэр Супер байлаа. За амжилттай гоё дуусглаа. Тэг яах юм? энэ юугаа авч өмсчөөд буцаад та нарт үгээ явуулчих. Хэдэн километр өдөг нэ? За нэг өнгөрсөн 10 жилийн өмнө гүйж яхад нэг 20 хэдэн километр л байсан да. 22 километр байсан. За нөгөө үн чинь бүр гүүн гинэ. Одоо бүр нөгөө сэлж одоо бас зоох. Завцасэл. За тэгээд бид энэ машинтай дагая. Та саячин бол нөгөө нэг
давлгаа ихсэл сэрүүхэн болоод те бас шүрмс эднэр таччихгүй гэсэн амар айцтайсан. Одоо газар дээр бол бас нэг учиртай шүү дээ те. Сүүлд чинь эн чинь бид нар чинь завин дээр байгаа бид чинь сүүлд таарлаа. Таарлаа амар хүүхэн байна. Тэгээд супер байлаа. Эхлээд амар айгаад яана гэж бодчихлоо. Тэгээд ойртод ирсэн чинь бас огшиж штэ. Бараг өмнөөс нь огшоод баярлаад. Тэгээд директор гарт тэгэл хамаагүй огшиж баярлаж өгөхгүй гэсэн хараад байлаа. Одоо бол гүүх яах вэ тэгээд. Ингээ буугаалт. Гэтэ 21 км бас л чанга шүү дээ тий. Яг гэхдээ ядруулж зогсон. Ямар хүн живэн мэвэн гэж байх биш. Хамгийн гол нь зүрхний цогцолт нь нөгөө еврогоо орог байна л та тий 140-аас 60-аас дээш улаан руу орог болохоор даг багтчихдаг. За гүйлт эхэллээ. За амжилт. Удахгүй хүлээж. Ямар мундаг юм одоо тамирчин байвал одоо нэг юм ярихгүйсэн тий. Тэгтэл чи одоо эдийн засагч төлгөө гэдэг тэгээд 4 км сэлчээд 21 уу 2 км. Энэ 23.5 болж байна. Тэгээ гүүчээд ирээд 2358. Ямар ч амар. За. Зорьсондоо өрөө дамжилт. Баяр үргээ. Баярлалаа. За. Стоо мундаг. Дэмжлэггүйгээр явахааргүй байлаа шүү. Ой. За тэгээ сэтгэл Богоо штэ. Одоо тэгээд нэг зүйл сайн мэдгэж байгаа. Нөгөө тэмцээндээ бэлтгэл бол их жол байна. Тий, сая бол 23-4 км-ийг бол 3 цаг илүү гүйж байна. Энэ чинь бараг бүтэн маратон, фул маратон 42 гүөх хугацаанд тарж гүйж байна л да. Гэхдээ нөгөө хамгийн хэцүү нь зүүн тал бол нуурын баруун тал юм шүү. Баруун тал бол тэр чигээр ус. Энэ жил амар устай. Тэгээд ингээд амар урт зүгээр устуулахаас өөр арга байхгүй. Хоёр гол нь нэг иймэрхүү гүнтэй тэгээд жоохон шигдээд айгуу удаан юм лээ. Тэгэхээр тэнд бол нэг эхний 7-8 км 9 км бол нэлээ удаан явсан. Тэгээд хамгийн хэцүү нь бас шумуул байлаа. Дамжил нисчих гээ зүгээр гүйж яхад бол хоол боллоо. Буян боллоо. Одоо тэгээд амрыг та тий. Одоо сайхан амрыг. Одоо өөр байхгүй мөн үстэй. Одоо харанхуй уусаж байгаа юм чинь. Чамагч 10 км машин чичи болно гэж. За ярьж. За кемлгүй юу? Одоо сайхан хоолоо идээ да. Тэгээ. За сайхан. За. Сумууд барих. Сумууд. Явуулсан зорьсондоо өрлөө. За амжилт. Цэнгэг аялал